Атга шороо байнгал хүлд гიშгэгддэг байв. Хүлд ор гიშгэгддэг байсан өнөөх шороо нэг өдөр Ваарны хэвэн дээр гарав гин. Түүгээрч барахгүй. Хурц эртээ сэлбэрийн хутгаар биеийнхэн хэсгээс ухаж авав гин. Хитрхи их өвдөж байсан тул атга шороо Ваарчанд маш их гомдолжээ. Тэгээд бүр дээр нь паалан төрхөв. Тэгтэл гинэт амьсгал богдуулан зуух руу хийж орхив. Тийм зовлонгийн хугацаа дууссаны дараа тэрээр өөрчлөгдсөн төрхөө олж харжээ. Тэр бүх өвдөлт зовлонг төвчиж гарсны дараа Ваарчин яагаад тэгснийг ойлгож эхэлсэн байгаа юм. Хурц эртээ сэлбэрийн хутгаар сийчүүлсэн тул биен дээрээ гоё байгалийн зурагтай болж маш олон удаа гიშгэгдэж дагтарсан болохоор агаар нэвтрүүлэхгүй, агаарын давхарга үүсгдэггүй, маш сайн чанарын шавар болж өөрчлөгдөж чадсан байжээ. Тиймээс хэдэн мянган градусын халуун зууханд хийсэн ч хагардаггүй сав болж. Энэ бүх зүйлийн талаар бодохоор бид олон зовлон туулж байж Бурхны хаанчлалд орох ёстой гэж байдаг. Зөвхөн өнөөгийн бодит байдлыг л хараад байлгүй. Ирээдүйн яруу алдраа бодож, одоогийн янз бүрийн зовлон ялан гарах итгэлтэй болбол та бүхний очих газар мэдээж хаана байх вэ? Гаднах өнгөц ертөнцийг л харах биш. Бурхан биднийг ингэтлээ их хайрладаг байх нь гэж бодоод үүний цаадах дотор ертөнцийг үргэлж авч үзье. Бид Бурханы ивэлд үргэлж талархдаг атга шороо болох ёстой.